Сайн бацхан үзэгчтэй энэ өдрийн амгалан айлтгий. Манай энэ удаагийн хамтаа үтээ нэвтрүүлэг маань эхэлж байна. Чавсан хотод маань нарлаг сайхан хаврын үйлрэл ирж зүлэг ногоо өнгө нэмж одоо өрн дулаан цаг үе ирж байна. Үүнтэй зэрэгцүүлэн бас манай Чавсан хотын маань нэг хамгийн сайн одоо бас ногоон гэж хийж болохоор юм бяцхан ногоон төглийг хийж байгуулсан энэ ажилтай танилцж байна. За самано лагсрах. За самано. За сайхан аварч байна. Сайхан. Одоо энэ сайхан хаврын үйлрэл ирсэн тоопогдуулаад тантай ярьж ирсэн нөгөө ногоон төгөл маань ямар хөөсөн энэ ажилтай одоо үз танилцгаар ирж байна. За бид одоо өнөөдөр хаврынхаа усалгаа одоо нөхөн сэргээлтэй ажил гэж нэрлэнэ л дээ. Тэгээ өнөө үед бол тэгээд бид нар одоо гараад 22 хонцоод байж байна. Энэ ажлаа эхлүүлээ тий энэ хаврынхаа ажлыг эхлүүлээ. Тэгээд та бүгд яг энэ өглөөний услгаан дээр ирлээ. Энд чи өглөө 6 гэд гардыг. Тийм бүгд автомат юм услгаануудтай. Тий. Та бид нар энэ нэг олон нэвтрүүлэг хийж байсан ажлууд надлан яг жилийн өмнө манайх 4 сарын 28-нд нөгөө яриад байгаа ажлаа хийжсэн. Та дээр бас хийжсэн тийм ээ. Тухайн хий гэж мөрөөдөж одоо бас танилцуулжсэн энэ ажил маань ийм сайхан ажил болсон. Би бас их баяртай. Тэгээд энэ мэдээж бас манай хотын ард иргэд маань ч гэсэндээ энд бас татаа хандж байгаа хаа. Та тэрийн ярьжсэн энэ бүх зүйл асар их хөдөлмөрөөр хөрөнгө өнгөөр бүтдэг гэдгийг би одоо бас хүн ардад бас танилцуулах бас хэрэгтэй юм уу даа гэж бодлоо. Мэдээж тэгэлгүй яг тийм. Өөртөө ч бас уулзъя. Бид энэ тухай ярьж исэн боловч яг бүтээгээд гараад ирсний дараах асуудлыг ерөөсөө ярьж исэнгүй. Энэ их олон хүний хөдөлмөр, эд хөрөнгө, машин унаа одоо тэгэл одоо сэтгэл энэ шингэсэн болгон ч өөрөө өнгөтэй байдаг. Хүний энэ өнгө өнөөдөр бидний илрэл бол ногоо юм аа. Тэгээ одоо нөгөө ногоо өрөөдөө хамтдаа бүтээ гэсэн бид нар урьяанд ор явж ирсэн учраас энэ бүхнийг одоо сэтгэл зүрхэндээ шингээгээд за тэгээд ард иргэдээ одоо энэ тухай үзий харъя сонсъё энэ яаж бүтдэг талаар мэдээ гэсэн хүн болгонд бас энийг бид тайлбар өгөхгүй болохгүй байна гэж бодоод өнөөдөр би ингээд өөртөө чинь уулзж байгаад үнэхээр их баяртай байна. За мэдээж тэгэлгүй ахгүй манай нэвтрүүлгийн чөөрэ хамтдаа бүтээ гэж байгаа шүү дээ тийм. Ер нь хамтдаа бүтээ гэхэд энэ одоо бас нэрний ач холбогдлоор ч гэсэн бодоод үзэхэд ер нь бол одоо иргэдтэйгээ бид одоо яаж хамтрах хэрэгтэй юм бэ? Ялангуяа одоо мэргэжлийн байгууллагууд байдаг юм уу? Төлөвлөлт талаасаа гэдэг юм уу те? Иргэдтэйгээ ер нь хэрхэн хамтарч ажиллах хэрэгтэй байдаг юм бэ? За энэ үйл ажиллагаа маань өөрөө төсөвтэй, өртөгтэй, төлөвлөгөөтэй энэ чинь тооцоотой явдаг. За тэгээд энэ хамгийн гол нь хийж байгаа юм хийж явцад бол ард иргэд хамт оролцохгүй юм хийнэ гэж ерөөсөө байхгүй. За тэгээ хүний оролцоо сэтгэл санаа дэмжлэг гэдэг чинь өөрөө асар их өнөртөгтэй. Нодлон 4 сарын 28-наас гэж байна. 10 сарын 10-д хүртэл энэ талбай бол ямар байсныг өнөөдөр бид эргээд нэг санаж болно. Энэ ямар байсныг одоо бид энэ нэвтрүүлгийнхаа дагуу ингээд харна. За тэр талбай маань ямар байсан бэлээ бид анх эхэлжийн талбайдаар бүгдээрээ хурж ирээд энийг харж байхад бол одоо ингээд зүгээр улаан шавар жоохон цастай байсан үе байгаа. Тэр жоохон цастай байсан тэр үед нэг бодох юм бол хүн явах аргагүй дандаа энэ хой замаараа явдаг байсан. Нэг бол цаад урд замаараа явдаг байсан. Та биднийг бас анх тэрнээс өмнө анх уулзж ярилцж байхад ямар байлаа. Энэ нэг юм болно гэдгийг хүмүүс төсөөлөөгүй л байсан баг. Гэхдээ яг бидний төсөөл байсан учраас яриад байсан л та. За тэгээд ажил эхлэхэд бид юуны түрүүнд хөрсөө сулсан. Хөрсөө суллахад яах вэ гэхээр бид энэ манай өөрийнхөө трактораар хагалах гэж үзээд манайх ч бас 55 мөрний хүчтэй бас хүчтэй трактораар бас анцсаар хагалсан. Өөрийнхөө анцыг 2 удаа ховлаад болохгүй болохоор одоо их хатуу байна гэсэн. Маш хатуу цемент шиг байсан. За тэгэхээр аймгийн одоо энэ манай аймгийн захын хойдол зогсдог том улаан тракторууд бий манай 75 100 мотортой. Тэдний одоо том плуг ацарч энд явсан. Тэр плуг маань 2 удаа ховгорсон. Тэрийг одоо хагалж байгаа тэр том хүчтэй трактор хүртэл дийлэхэргүй тэр цемент. Энд чинь цемент юм уугаа боогод үзэхэд он жилийн дарагдсан тэр шавар маань цементтэй сатуу болсон байсан. Энийг бол өнөөдөр яг дөрсөөр ингээд харуулхад хүн ойлгох байх.
За тэрний дараа тэр хаглаад бодлсон тэр шороогийн чинь бүгдийн зөөс. Тэр бүгдийг зөөгөөд тэр чинь том кофшууд оролцуулсан. Тэр кофшуудаар хичнээн машин оролцуулж хичнээн хүн техник цаг бензин тос шатхан оролцсон бэ гэдгийг бас тооцшгүй цаг хөтөлбөр байдаг. За тэгээ тэр хөрсийг бүгдийг тээвэрлээ дууссаны дараа энэ чи бид нар дахиад бас хөрс асрах хэрэгтэй. Одоо оронд нь. Тэ оронд чинь ингээд хөрсөөр дүүрэх хэрэгтэй. За тэгэхдээ тэр хөрсийг зүгээр асраад асгачихгүй. Бүр тэр нүхний чинь доод яроолмаа тэгшгэн байх хэвээр. Ягаад өгөхлөөр сүүлд нь тэр газруун гадаргуу гэж яриад байдаг болохоос хүн яроолд байгаа 30 см бол ер нь хөрсний дээд өнгө байхгүй юу. Тэрний доод өнгө нь л өөрөө ингээд хонготгортой гүдгэртэй байх юм бол дээд хөрс маань ч гэсэн хотгортой гүдгэртэй болдог. Тэгэхээр тэр доод хөрсийн бас тэгшил. Тэрэн дээр чинь бас их олон хүн оролцоод тэгшилж өгсөн. За тэрний дараа бид хөрсөө хацарсан. Эндээс 20 км газар. 20 км гэдэг нь нааш цаашаа 40 км газараас бид өнгөөрсөө олж ирсэн. Өнгөөрсөө олж ирэхдээ тэр чинь ямар их техникээр олсон гэхээр экскаватор очиж ажиллуулсан. Том шанахтай экскаватор очиод одоо том техникүүд оролцсон. Том машинууд. Одоо 20 тонны том машинууд оролцсон. Тэр чинь зүгээр гараар хүрцдэг гэдэг биш. Асар хэмжээтэй тэр хөрсийг бид ацраад энэ хоёр шанаандаа буулгасан. Тэр хоёр шанаандаа буулганаа. За тэгээд тэр хөрс чи өөрөө буугангуудаа бас ингээд асгачихгүй. Тэрэнд чинь бид нар холцоодоо тооцноо. За малын бууц гэж байна. Малын бууц эндээс бас нэг 18 км-ээс явсан. Талдаа 18 гэж 36 км. За тэрийг чинь бид нар 3 4 удаач явсан байна. За тэгээд элс орноо. Бүдүүн нарийн ширхтээ элс орноо. За тэгээд ясны өмс орноо. За тэгээд өөр дээр нь бас нэг жоохон хөрснийхээ өөрсдийнхээ pH-аа үзчин энэ дээр нэмэх ямар бордоод утчихин тэрийгээ бас холноо. За тэгээд тэрий чинь нөгөө ацарсан хөрсөө бол бүгдийн шигшин нэг бүрчлэн нарийн шигшилтэнд оруулдаг. Тэр хуучин хөрс маань одоо тэнд хэвтээд одоо 5 6 жил болсон хөрсийг шигшгэд бүр нарийн шорон хөрс гарна сэвсгэр. Тэгэхээр тэрэн дотор байсан хуучин үндэс эдэр маань бүгд шигшгтээд гаргасан байх хэвээр. Гол нөгөө зэрлэгийн үндэс одоо хуучин яаж юм гэсэн. Нөө байгалийн маань өөрөө хүчтэй. Бид чинь шинээр ургуулах гэж байгаа учраас нялх хамтны чинь бас нэг нялх хэмжээ чинь дэмжиж гаргахын тулд нөө хуучин хүчтэй юм бас тогсоолох тийм үүрэгтэй. Тэгээ шигшиж гарч ирэхдээ нөгөөдөлөө бас тунгаар нь холноо энд чинь. Тэгээд тэр холц хийгдсэний дараа бид нар жижиг гар тэргээр энэ талбаар уучин одоо нааша цаашаа хичнээн ч удаа холих. Энэ маш олон хүүхдүүд оролцоо. Энэ мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн нөгөөс орсон, орнод коллежээс орсон, энэ политехникийн коллежтэй тэднийхээс оролцсон. Зааднууд маань нэлээд оролцсон. Тий, энэ ард иргэд энэ өдөр болгон явж исэн учраас энэ хашаа хороо барьж хийх юм уу гэдээ асуулт тухай тавьж исэн. Үгүй энэ ард иргэд ингээ харж иг. Яг нь хүмүүс хашаа барьж дотор нь хийж байгаа гинтхэн ингээл алмааруулаад ч юм уу гой ногоон болгоод ингээл гарч ирэхийг бодсон байх л да тийм ээ. Гэхдээ яг бид хүний нүдэн дээр хийсэн л дээ. Бид ямар нэг хэрлэн голын ширэг хулгаалж ацраад хашааны ард чимээгөө суулгаж байгаа биш тийм ээ. Янзын одоо бэр хүний нүднээс нуух хэвээр юм хийж байгаа биш. Өдөр болгон шоргоолзны хөдөлмөр гаргасан байхгүй юу? Өдөр болгон зогсоо заагүй ажиллаж байгаа. Энэ эргэн тойрны ард түмэн энэгээр явж байгаа хүн болгон аймгийнх нь хотынх нь одоо хаанаас ч байдгийг ирсэн хүн болгон энэгээр орж гарч байгаасэ. Энийг одоо мэдрээсэ гэсэн үүднээс энд ингэж ил хийсэ. Ер нь бас зарим хүмүүс бас одоо юу гэдгийг яг хийж байгаа явцад нь өөрөө гар гоё оролцоочгүй юм уу те одоо мэдээг усуд манаас яриад байна л голын ширэг авчираад ивссэн юм шүү гэдэг. Ер нь голын ширэг одоо энэ тарьсан зүлэг хоёр маань яг юугээрээ ялгаатай. Тэгээ хооронд нь ялгаж таних арга гэдэг юм уу одоо тийм юмнууд ямар бас юмнууд вэ? За энэ ширэг гэж ширгийг бол мэдээж хэрэг хүн авч байгаа учраас хүрзээр аав. Тэр чинь машинаар хуулж аавна гэсэн юм байхгүй. Хүн гიშгээд аавна, янз янзын гүнээр аавна. Тэгээ өөртөө тохирсон тохироогүйгээр аавна. Тэгээ тэр чинь аль болох ихийг авахын тулд бол нөрөнд хоорондоо булан өнцгөөс ихсүүлээ зааж бид нар нарийн тэр протоколыг би сайн мэдэхгүй яаж авдаг гэдэг. Гэхдээ ацраа суулгасны дараа бол тэр чинь овон товонтой, хажуугаараа заацтай. Тэр хөрс чинь доод хөрстэйгөө бэхжээгүй байгаа учраас эхнээсээ нэг орчин үүсгээгүй учраас тэр эхний жилээ урганаа. Дараа жил бол өмнө цөм гаруул гарах байхаа. Тэр хөрснийхээ шимээсэл болдог. За тэгээд
нөгөө юм чин агшин штэ. Бас нөгөө дундуур нь гарсан заац. Тэр агаар салхи ороод. Тэр тэгэл бүх процесс өвчиж эхэлнэ штэ. Тэр чи өөрөө доод хөрсдөг оч нийлэх үү гэдэг асуудал гарна. За яг хөө тэр процессууд өөрөө ингээ хийгдсэн араа тэр энийг ингээ өөрөө хурж ирээд үзээгүй ч юм уу эсвэл бид нар өөрсдөө таниулах хийгээгүй бидний буруу. Тэр усууд тэгж ойлголцоод бид нар ойлголцоогүй. Тэр усууд өөрсдөө ингээ ярьж байгаа бол бид тэрийг усуудыг буруутгахгүй тийм ээ. Яг өнөөдөр бид нар ингээ болцоо олдож байгаа нөхцөлд бол би энэ бүх хийсэн юм аа ярих хэрэгтэй. Тэр усууд энэс хараад ийм олон хүн оролцсон, ийм хөдөлмөртөө, ийм бүтээмжтэй, ийм ажил болсон юм байна гэдэг. За тэгээд хоёлаа яриагаа цааш өргөжлүүлээ. Энэ их хөрсий чин хучнаа. За эхнийхээ үеийг хучна гэдэг нь би нэг 30 см орчим хучаад ороод ирдэг. Тэгээ хөрсөөд бас эргүүлээд дагтаршуулна. Тэр чинь сэвсгэр бас орхиж болохгүй. Суулт үгүй шүү дээ. Нэг дагтаршуулаад услалчиж байгаа юм. Услаад нөгөө чи услангууд хөрс маань одоо өнөөдөр ингээд автомат манайх дандаа автомат услагаатай явсан. Зөөлөн бороо орж байгаа үе байж болно. Бороо хамаагүй. Бороо бол ерөөсөө өнгөн хэсэг дээш нэг 5 см хуруу зузаан л ордог. Уудаг. Тэгэл доошоо хөрс ураа байдаг учраас бид бол хүүтэнч бороотой чалуунч тэгэл дандаа услагаатай. Өдөрт 2 услагаатай явсан. За тэгээд жоохон суулт өгөнгүүт нь дээр нь харин одоо нэг өрөө цацаад жигдхэн үр цацсан. Дээр нь дахиад нэг зөөлөн шигшмэл өнгөн шороо өгөөд тэгээд бид өвсөөр хөтсөн тухайд. Өвс ямар учиртай юм гэхэлэр өвс маань өөрөө дээр нарыг хааж өгдөг. За тэгээд норсон өвс бол чийг маш сайн хуримтлуулдаг. Доош уур зөхнө гэсэн үг. Хүлэмжил байгалийн хүлэмж бий болгож байна гэсэн үг л дээ. За тэгээд тэр хүлэмжинд доороо асар уртаа соёлтой гарч ирдэг. Одоо ч нөгөө технологи гэдэг сүрлийг талбай дээр засдагтай адилхан гэсэн үг шүү дээ тий. Одоо яг тэр технологи л хэрэгэлсэн нөхөн сэргээлтэй тий. За тэгээд одоо тэрийг гаргаад ирэнгүүт бид нар тэр өвсөө бас буцаага ураагаад авчна. Бас их удаа үлдээж болохгүй. Эн чин өөрөө он жил болцсон байгалийн хүчээр ургаж байгаа юмыг бол бид жилийн 4 өдрөл үлдээж гэх юм уу. Тэгсэн тохиолдолд бол нэг өөр одоо тариалан ч өнөө юу ч өнөө. Бидний нөхцөлд болохоор таримл учраас тэрийг аавна. Нэгэнт л үндсээ өгөөд гараад ир соёолоо гараад ирэнгүүт хурдхан авч нарыг нөхөх хэрэгтэй. Тэгэл услагаатай нараарай. Соёлсныхын дараа сая одоо нар өгөх хэрэгтэй. Тий. Тэгээд бид нар тэр энэ бүх өвсөө бол дараа нь хураад буцаад авчиж байсан. Өмнө бас битэрээ нөгөө ярьж байхдаа танилцуулсан тэр талбайгаас бас арай жоохон өөр байна үгүй. Нөгөө хагас тойрог мориг гаргацсан байсан. Одоо энэ маань бас тэгшин юм зам талбайтай гэсэн байна. Энэ яагаад одоо тэр зургаасаа өөрчлөгдөд ингэ явж юу гэдэг юм. Яг энэ зургийн хувьд бол их том өөрчлөлт ерөөсөө ороогүй. Энэ яагаад гэвэл энэ байсан хуучин замаа бид бас ингэ тодорхой оролцсон ийм замыг бол зам нь нарийн байсан болохоос зам нь зүв байсан байхгүй юу. За тэгэхээр бид нар яг хөөхлөр энэ ерөнхийдөө энэ явган хүний зам бол 3 м гарan байвал гэсэн. Энэ дээр бид дээрч битээр бас ярьж байсан. Нэг тэрэгтэй хоёр залуу их хоёр хүүхдээ дээр явж явах хажууд нь бас нэг 3 4-тэй бас нэг хоёр хүүхд ингээд чаргууцалдаад явхад хөнгөлтөө хангалттай зайтай хажуугаар нэг хоёр хүн зөрчгөөр тийм өргөн байх хэвээр маа гэдэг утгаараа бид нар ингээд энэ замыг өргөжүүлсэн. За хоёрдугаар давхлаа гэхээр туйлдсан зам оруулж болох байсан боловч бас дизайнаа бодох юм бол хоёр талд нь шулуун зам явцсан мөртлөө голд нь ингээд нэг мөхрөлзаад явхлаар бас энэ за одоо энэ дизайн гэж ярих нь хаашаа нэгтэй яг зүгээр цэвэр үзэмжийн үүднээс нь энэ хамаагүй дээр юм аа хүмүүс ингээд шулуунаараа явах юм байна. Замын хувьд бол ягаад дугуй бөөрөнхий хийчихье гэсэн. Тэгээ одоо яг энэ 5 дугаар байрны эндээс гарч ирж исэн зам одоо тухайн үед энэ хашаатай байсан. Хүмүүс тойрч гарч ирээд одоо энэ хүмүүс ирж байна. Ингээд энэ яг зээрийн гүйдэл шиг л хүн ч гэсэн яг зээрийн гүйдэл шиг яг явдаг нөгөө замаараа л явдаг. Тийм учраас бидний гаргасан зам шал өөр газар байсан. Тийм учраас хүмүүсийн явдаг тэр замаар нь хий гэж замыг энэгүүр нь оруулж ирсэн. Газар дээр шууд уйлдуулаад ингээд хийгээд ингээд ингэсэн зүгээр юм байна гэж ингэж хийж өгсөө. Тэгээд энэ байгаа модуудаа бүгдийг тандаж өгсөн. Доод мөчрүүдийн дээшээ шууж өглөө энэ хөрсөнд өх нарны хэмжээг нь задлж өгсөн. За тэгээ энэ сандлууд байна. Энэ сандлууд ч өөрөө учиртай. Хуучин чинь 1 метр хэдийн сандал байлаад одоо би санахгүй байна. Их маш хоёр хүн суугаал тэгэл босч чадхааргүй тийм жижиг сандал байсан. Хэрэг зүгээр муусан гэдэг үүднээс ярьж байгаа юм биш яг хүний хэрэгцээ хангасан гэдэг үүднээс л ярьж байгаа.
тэгэхэд бол манай сандлууд 3 м, зарим нь 3.20 байгаа энэ зүудрөвч доор байгаа. За тэгээд яах вэ гэхээр ер нь дундч хүний метр 70-та хүний эмэгтэй хүн хүүхдээ тэврээ суугаад хоошоо гэдэгээд яг хүүхдээ хөхүүлэхэд нуруундаа начаал өгөхөөр тооцож энэ бүр дизайн гаргаж хэмжиж хийсэн юм шүү энэ бас. Тэгээ тэр хүн ингээ босоход хүнээр татуулгүй шууд энэ ирээн булчингийнхаа доогоор өөрийгөө түлхэхэд жингээ ингээ татаад босоод ирэхээр ингэж энэ сандал нь өөрөө тэгж хийсэн ба. Яг сууж үзээгүй жиг биш бас хит том биш. Тэгээ чи их гүнзгий суучвал хоошоо суучдаг хөлн газар төрөлдгүү ч юм уу. Тэгээ энэ дээр яг тэг тааруулаа хүн яг сууж үзээгүй хүн байл өөрөө хурж ир сууж үзээрэй. Тэгээ өөрөө түлхээд ингээ босоод үзээрэй. Тэгээ болох нь үгүй юм барьж байгаа ч гэсэн босоод үзэхгүй тэгээ. Ингээ одоо ингээ тайлбарлахад их гоё байгаа. Яг хүмүүс ингээ хүүхдээ босоод ингээ сууж ахаа ингээ хөгсчүүлэн энэгээр хөдөлгөөн асар их өдөр болгон бид нар энэгээр явдаг. Хөдөлгөөн ихтэй байх тусвал бид нар бас сэтгэл хөдлөлтөг тийм ээ их баярлалдаг. Ингээд биднийг дэмжиж байгаа улсуудыг олон болсон байна. Энэгээр явхад дандаа халуун дулаа үг хайрлж байна. Та нар их гоё юм хийсэн байна. Их баярлалаа гэдэг. Тэр болгонд л урамшаал ингээд явдаг. Тэгээд өнөөдөр тэгэл та тэр ингээд яриа сууж байгаа. Энэгээр хичнээн хүн явж байна тийм ээ. Энэ болгонд л одоо тэгэл энерги авч байгаатай адилхан шүү дээ. Тэгэлгүй хөө. Ингээд сонирхолтой ярихад өнгөрсөн 10 сарын 20-оос өнөөдөр 4 сарын 1 хүртэл бидний талбайг цэвэрлсэн. Одоо манайхаар хэлбэл 2 портер хог гаргаж асгасан. Энэ бүх тэр хооронд хоригдлогцсон. Тэр хооронд хоригдлогцсон хог. За одоо тэгэл одоо ПМ-ний бөглөнөөс ихсүүлээд одоо тамхины ишийг тоолоод яг хөө тэгэл ингээд янз янзын хог ингээд тэг энэ манай хотын үйлчлэгээнийх бүгд төвж исэн мэдээж хэрэг бүгдийг авч исэн тэр усуд баярлалаа. Дэлгэтэл хүний юм гэдэг чи бас их цуглард юм байна гэж бас. Тэгэхээр энд заавалчгүй нэг үйлчлэгээ нэг заавалчгүй нэг энийг чи харж хандж яах үйлчилж яах гэсэн юм бас байх хэрэгтэй бол таарад байгаа. Тэгээ энийг би түрүүн онцолж хэлсэн. Энэ дээр бас анхаарах хэрэгтэй байна. За тэгээд энэ манай энэ 2 сүүдрөвч байна. Энэ 2 сүүдрөвч бас л хүнийхээ хүндээ зориулж хийсэн маш өргөн томоор хийсэн. Энэ дотор нь тэр 3 метрийн 3 сандал оруулсан. Эний яасан гэхээр энэ эргэн тойронд байгаа орон сууцуд байрууд байна. Энэ байрууд чинь хүмүүс ирэх юм байна. Энэ газар нь иймхэн ганцхан жоохон газар хүн цуглана гэж бид тооцож хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хамгийн их багтаамжтайгаар сандал хийх ёстой байна гэж энэ 3 м гарантай энэ урт сандал хийсэн учраа гэнэ. Тэгэхээр бид жижигхэн ч юм уу гоё ч юм уу энэ сандал хийж болох байсан. Хамгийн гол нь их л хүн орох ёстой гэж үүднээс бид хийсэн. Тэгээ яг тэгээд энэ бас тодорхой хэмжээгээр энэ бас биелэлээ олж ийн гэж би бодож байгаа. Өнөөдөр ингээд бид ингээд харахад ямар ч байсан ном ногоол болсон тийм ээ. Услаад байгаагийн хөдөлмөр тий бид ингээд эн чинь тэгэл цогцсон юм бол да. Тэгээ асар их хөдөлмөр гэдгийг би одоо дахин хэлээд байгаа. Энэ чинь хөдөлмөрийн цаана мэдээж хэрэг төсөө өртөг гэдэг бүх юм ордог. Гэтэ бас сэтгэл тэгээ нэгнтэйгээ хамтарч ажиллах тийм чадвар энэ бүх юмд л ингээл явсаар гал энэ жишг цэцэрлэгт хүрээлэн гэдэг та бүхэн ярьж ирсэн энэ өнөөдөр ингээд бүтэж байгаад би үнэхээр их баярлж байна. Бүтсэнд одоо ингээд тэр нэгээрээ бас бахархаж байна. Энд оролцсон, гар бие оролцсон, сэтгэл оролцсон, дэмжсэн хүн болгонд баярлалаа гэж бас хэлмээр байна. Цаашд бол энэ хамтраад ажиллах юм уу? Энэ улс их орн тийм ээ. Дорд нутаг чаа болсон хотоо оруулахад миний хувь хүний зүгээс бол би олцох билээ. Энэ төл. За ингээд бас одоо 95 тэрийн нөгөө хийж болох юм гэсэн төлөвлөжсэн ажил маань ийм сайхан ажил хэрэг болгож одоо энэ ажлыг хийсэн танд бас баярлалаа. Тэгээд ингээд үзэгчтэй хандаж хэлэхэд бид өрөөдөө хойчулсан хүүхдүүдтэй шороон дээр биш зүлгэн дээр тоглож өсгөё гэсэн энэ уриалгаар хамтдаа бүтээцгээгээд энэ удаагийн нэвтрүүлгийг өндөрлж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.